Анагаах ухаанд төвсөл хийж буй хиймэл оюун ухаан AI буюу хиймэл оюун ухааны дэлхийн нийтээр анагаах ухаанд нэвтрүүлж эхлээд нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Энэ нэмлэгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэл робот буюу зайнаас хийх мэс засал цаашлаад шинжилгээ онцлогоонд өргөн хэрэглэгддэг болсон байна. Энгийн компьютер томографийн боловсруулсан хэдэн 10 зургийг эмч нэг үрслэн харж өөрчлөлтийг илрүүлдэг. Тэгвэл үүнийг хиймэл оюун ухаан өөрийн тасралтгүй нэмэгдэн хөгжиж буй датабаз тулгуурлан олон 10 зургийг маш богино хугацаанд боловсруулж хэвийн зурагтай харьцуулснаар өөрчлөлттэй эсхийг эмчид ялган тэмдэглэж өгдөг байна. AI технологи суурилснараа хүний хамааралтай алдаа эрсдэл гарах магадлалыг бууруулж, хиймэл оюун ухааны тусламжтай боловсруулалт хийгддэг олон зуун сая зураг бүхий том дата баазын өгөгдөлтэй харьцуулан онш гаргадаг ба энэхүү дүгнэлтийг мэрэгжлийн эмчнэр давхун шалган баталгаажуулдаг байна. Нарлаг зуны үйлрэл эхэлж цаанасаа нэг л тийм сэтгэл сэргэм зүйлс хийж үзмэр санагдаж байна уу? Өнөөдөр та нартай About Family буюу гэр бүлийн тухай гэх нэгэн хөөрхөн солонгос киноны тухай ярьж өгөхөөр бэлтгэлээ. 2000 онд өрнөх үйл явдлаар кино минь эхэлнэ. Бууз уншны цех юм болов уу гэсэн чинь энэ өвөгийн ажилуулдаг уламжлалт баншаар дагсан ресторан бололтой. Өглөө болгон баншныхаа дээжээс амсч үзэж байж ресторанаа нэг хэсэг шийддэг. Нилээн сүртэй байрын эзэн байна. Үйлчлүүлэгч нь гадаанд бөөнөрөө хүлээж байгаад нэгдэнгүүт нь баярлаад их хөөрхөн инх замбраатаа ороод явж байгаагаас харахад эзэн өвөө бол энэ хавийнхаа бууз уншны салбарыг атгадаг гар байна. За ингээд үзэг солигдоход боддын сүмд хүмүүс тэр хэвлэлийнхэн ч тэр шавсан харагтаа. Тэнд саарл дээлтэй нэгэн хуурга ингэж байгаа. Бид хаанаас үүсэл гаралтай вэ гэд нилээн философик хэлцүүлэг өрнүүлж байх нь тэр. Хүмүүс ч одоо сөүл гэр орон бүр юунаас ч биш нэтэргээд нилээн идэвхтэй оролцож байтал лам багш маань ингэж байгаа. Үгүй ээ, та нар чинь их хүн ээжээсээ төрөөгүй юм уу гэхин тэрэ. Түүний тайлбарснаар буддизм ч мөн их хүнээс гаралтай болж таарлаа. Буддийн философид самсара буюу төрөх үхэх дахин төрөх гэсэн мөнхийн тойрог үргэлжлэх бөгөөд олон амьдрал тулах тусмаа олон ээжтэй байдгаа гэж үздэг юм байна. Ер нь буддийн философид итгэх нь бүх амьтны их гэсэн үзэл санаанд итгэх юм биш үү дээ. Тэгсэн энэ ярилцлагын шууд дамжуулалт зугтаар гарч явахыг үтсэн настай хоёр лам ингэж байгаа. Муу ламтан хэлийн чандах тусгай уулзалт руу явбал ямар уу? Эмчийн мэрэгжилтэй гадаад сурч байсан хэд хэдэн хэлээр ярьдаг төгс сохрох хусуу гэдэл ярилцаж байгаа юм. За энд гарчуу залуу ламтан бол манай гол дүр бөгөөд одоо ламын амьдралаар амьдарч байгаач өнгөрсөн амьдралаа нэлээд боловсрал мэдлэгтэй хүн байсныг бид мэдж авлаа. Харин буусны рестораны эзэн өвөө минь зурагтаар яг л нөгөө ламын шууд дамжуулалтыг үзэж байснаа их ууртай гихч нь унтрааж орхлоо. Өвөө бол яг л өөрийн гараараа бууз уншаа чимхэж байгаамаа. Ажилтнууд нь ч бориг бохис хийлгүү завгүй ажиллаад л эднийх ер нь нэлээд ачаалттай газар бололтой. Нэрээ манай муу ламтан хурган алдартай юм байгаамаа. Гудмаар алхан гуд нөхөн амтан хоргоод зурх хөргө хамт харуулъя. Сургаалыг чинь дагдаг шүү гэж мэгээд л хот штэ. За ингээд рестораны эсрэгөө буцаж байгаа. Эзэн өвөө минь нэг л их уур уцаар болоод байгаа шалтгаан нь муу ламтан байна. Түүний төрсөн хүү бөгөөд өвөг дээдсэгээ тахилын өдөр хүндэтгэл үзүүлэхээр гэртээ ирэх ёстой байтал одоо хүртэл тагчиг байгаа юм биш. Ламтан маань жахвтай хөөрхий бурхан номын ажлын амжилт дуусаа сөвлийн зүг жолоогоос явахаар бэлтгэж байтал нэг бондгор нөхөр гарч ирсэн ээ. Би хамт явчих л да. Хувь хувьсгалын хэрэг ямар хамаа байна. Би бас сөвл ормоор байна штэ гэж зүтгэсээр гоод явахаар боллоо. За тэгээ ламтан маань харуу бүрүү болсон хойно нэг юм гэртээ хурч ирлээ. Нэрээ гэрийнхэн түүнийг мөнсөг гэж дууддаг юм байна лээ. Нэгэнт оройдж ирсэн хойно ааштай аав нь хэлж байгаа. Хуурамчлам хүний ач мэддэггүй амтан ягараа гэж уддаг юм гэдэл толгой түрүүгүй хиймрийн сан тавьж гархан тэрэ. Манай хүн харин навшиг хүртсэн лам юм гэсэндээ их бодзан гаргаж дуугүйхан ёслоо үлдчих эхлэв. Анх түүнийг буддын лам болоход нь аав нь хамаг чадлаараа эсэргүүцээд л бараагүйч эцэстээ удмын ёсол өвөг дээдсэгээ тахилгатай өдрөдөр гэртээ заавал ирж байх зөвшөлтсөд хүрсэн юм байна. Нэр нөгөө дураараа шахуу дагаж утсан бондгор лам маань муу ламд сайхан шав орсон туслах лам юм байна л та. Дааш тэр хаваар шивэр авир хийх шууган тариад байгаад өвөө загнуулчихлаа. Ёслын ширээн дээр хідэн улаанаас олигтой идүүлчихгүй наа тоолч нь махтай. Наад бан шиг чинь зөвхөн гэр бүлийн гişүүд иддэг юм тэр гэдэл нөгөө өвөө бол хөөрхөн үнэн дарамтлж байгаамаа. Муу лам харин ингэж байгаа. Би удахгүй Америк руу томилтоор явнаа. 12 сард удмын ёслолд оролцож амжихгүй нэ гэд учирлал аав нь битээ дэмийэр чи хаашаач явахгүй гэд нам болголоо. Мөн ламч их баргар царайлаад хийдрүүгээ буцаад явахаар боллоо. Аав нь хэлж байгаа. Муу маа нэг удмын ёслол алхасгүй гэж ам өгсөн бол амлалтаа биелүүлдэг бай гэд орж хашгицаар үлдлээ. Гүэ тэгтэл ахуу чинь архиу хориотой заалттай биш тэсгэлгүй нэг аяг татаж орхиод эмнэлэгт хүргэгдэх нэрээ. Энэ халамжлаад байгаа ихч байхгүй бол энэ өвөгийн амьдрал ер нь жижиг юм шүү. Энэ эмч нь хүртэл шууд мөнсөг ирээд явс юм өнтер гэдэл баг. Гэхдээ тэгээд алкоголноос харьцалтай юм байж арх уух ганц шалтгаан лам хүнч байх шиг. Эмч хүүхэн ер нь энэ гэр бүлийг сайн мэддэг болтой эмч хэлж байгаа. Удмын ёслол олон байх тусмаа мөнсөгийн царайг олон удаа харуулхлаар ах ингээд идэх юм шүү гэтэл чөдрийг дурсахаар гिचээр өвөө минь өндөгөд ирлээ. Игч ч удаа санаа тавиад толгой нэргэж байгаа. Такси дуудаад явъя гэтэл ах. Удахгүй автобус ирэх байтал мөнгө дэмий үрж яадیں۔ Ухааны мэрсээр манай хоёр автобусаар гэртээ харахаар явлаа.
Яг энэ үеэр шөнийн тэнгэр дор хоёр лам маань хийдийн зүг алхаж явна. Энэ зур мань хоёр яагаад лам болсон инээ дээрээгээд өмнөх амьдралын талаар хууч хөрч байгаа юм. Мөн ламтны хувьд ээж нь хүнд өвчтэй байсан тул өвчнийг нь нэмшлэхээр анагаахаар сурсан ба яг эмч болоод сургуулаа төгсөл ээж нь насан өөд болжээ хөрхий. Энэ үед дэрэгдэн байж чатаагуудаа их харамсч явдаг бөгөөд нэг л мэтгэд лам болсон ээж. Харин бондор ламын хувьд цагдаагийн мөрдөгчсэн бөгөөд яг энэ явж байгаа газрын ойр орчмоор хар тамхины 8-ачны араас хөөсөлтөд бариад явж байтал өнөөх хэрэгт нь хүн дээр бийцсэх хэрэг гарчээ. Манин өвгөнч засуулаад ялгцаа чулуугаар айтайхан далд гэж хэлж байгаад бараг чулуун овоо босоод орхисон юм байл та. Тэр хэрэгээс хойш манай хүн нэг том хэрэг шийдвэрлсэн гэд тушаал хүртэл дэвсэн байгаад өнөө хар тамхичин чинь хэдэн жилийн дараа шоронд нас орсон тухайд болжээ. Тэр хувьд санаас нь гарч ирэхгүй мань хүн энэ газараа ирээд өнөөх хэрэгтний ялгцаас ихсэн чулуун овоонуудаа үргэлжлүүлэн босгоод л байж. Буддын мөн чанар ялгцсан ч гэсэн мөн байдаг гэдгийг сонсоод эцэстээ үсээ усч лам болох сонголтыг хийжээ хөөж аавас. Гэхдээ ингэж байтал бас нэг төсөөнтлөн үйл явдлаар үзэгд солигдлоо. Гэр бүлийн хоёр хүний оршуулгын ёслол болж байгаа л доо. Хүндэтгэлийн танхимд дунд эргэм насны нэгэн ир бяцхан хүү тандан хэлж байгаа. Гэр бүлийн хөрөнгийг зараа зохицуулсан. Нэрээ чи бид чинь тусан холбоотой хүмүүс биш юм байна лээ шүү. Чи манай ахын хүүхэд биш. Би тэгэхээр чамайг дүүтэй чинь өсгөж чадахгүй. Тоор хүүхдийн асар газар яв. Мэдүү гэдэл. Эцэгийнхээ дөнгөж алдсан жаахан хүүхдэд энэ одоо юугаа яриа хэлдэж байгаа юм бүү мэд. Нэрээ хоёр жаахан эмчудаа аав ээжийнхээ зургнаас өөр зүйлгүй хоцорч байдаг шүү. За өвөөгийн ресторан руу дахин зочлцгоё. Манай өвөө бараа татан авалтаа бүртгээ зогсож байтал гончтой хүмүүс ирээд л хэлж байгаа. Хажуу талын барилгыг чинь худалдаж авсан компаниас явж байна. Танах газараа зарах уу? Зах зээлийн үнэлгээ 1.8 тэрбум юм байна. Бид танаас 2.1 тэрбумаар авч болж байна. Гэтэл өвөө чихний аппаратаа углаж жагаад чи тэгээд энэ барилгыг хэдээр авсан бэ гэж авлаа. Тэгтэл 70 тэрбум гэтэл өвөө хариуд нь ааш золиг гэж 28 тэрбум байхад нь хэлчихгүй яасан юм бэ авчдаг байж гээл хажууд явсан үйл хөдлөлийн зуршлагчийг зандраа дамжууа. Манай өвч одоо цаанаас л баавартай хүн л дээ. Гэхдээ болж өгвөл хэмжих гээд үзээд байдаг. Түүнийг ийм лутбаян хүн гэж хэн санах вэ? Автобусаар хүртэл явдаг шүү дээ. Энэ бүр компани авч чадахгүй байсан барилгыг эзэмшдэг намч барилгатай супер баян болж таарлаа. За ингээд бид хэдэд нэг шийдвэрлэгдээг асуудал байгаа шүү дээ. Тэр нь хоёр бяцхан хүүхдийн хувь тавилан тодорхойгүй байгаа. Хөрхи хоёул аль хэдийн асамжийн газар руу шилжлээ. Ахыг нь Мингүг, дүүг нь Минсон гэх бөгөөд нөгөө мө өөдгөө ав гах шүү ухаантай минь дүүг нь бүр гадагшаа өргүүлэхээр бүртгүүлсэн ч байдаг шүү. Дүүн өдөр бүрл ээж аавыгаа санаад байна гэж уйлж ахын сэтгэл нь өмөрсөөр л байна. Үзэг солигтод ааш муутай өө маань Rolex-ага хайгаад болохгүй байгаа бололтой. Бүр дахиад уурчиж. Тэгтэл энэ муухай аашиг нь юм чинээ тоолгүй хажууд нь тэссээр ирсэн ихч. Эвдэрхий цагийг хэн тоож авдсан бэ гэж хайрцагтай зүйл авчирч өглөө. Өвөө цагаа засуулахгүй яваад байхаар нь өмнөөс нь засуулаад аваад ирсэн юм байна л да. Ядаж явахад амар үнэтэй цаг үйж таараад засварын зардал нь гэтэл 14 сая вон гарсан гэж байгаа. Их хэлж байгаа. Засварын зардал өндөр байсан болохоор ирэх 14 жил төрсөн өдрийн бэлэг өгч чадахгүй шүү гэж хэлэхдээ сая мэнээр өөрийнх нь төрсөн өдөр болж байгааг ухаарав. Өвөө гэхдээ дэрэгдэн ийм тэнгэрийн дахин шиг хүн байгаад байгаа талхаж сурмаар байгаа юм да. Ресторан дотор өвөөгийн өөрийн гэсэн нэг жижиг өрөөтэй тэрэн дотроо бас хүүгийнхээ оролцсон телевиз радиогийн нэвтрүүлгийг сонсголын аппаратаа зүүж угаад нууцаар сонсоод байгаа юм. Тэгж байтал нөгөө хоёр бяцхан жаал чинь хаяг битсэн цаас барьсаар тэдний ресторанд ороод ирэв. Хайж яваа хүн хан мөн сог. Очиж өвөөг олж очиод хүүгэн сургалхан тэрэ. Тэр үеэр муу ламтан яг нэвтрүүлэг доош таарад шууд холбогдох шугам нэгтэл нэг хүн олбогдоод муу ламыг яг одоо гэртээ ир гэж хэлээ. Мөнсөөгөө хүүхдүүд чинь ирсэн байна. Хүрээдэр. Сайн байна хүү минь хамгийн шилдэг төрсөн өдрийн бэлэг гэдэл аваад таялаа. Аргагүй л дээ манай өвөө. Манай муу ламч тэр студич тэр гүн шок. Манай бондорч гисэн ийм царайлаг хүнд иймэрхүү юм тохиолдохгүй харин чачаа явдал биш үү гэдэл. Тэр авийн хүмүүс тайлбарлах гэж оролдоо сандарч байгаамаа. Муу лам маань харин хам хурдаараа гүйсээр нөгөө нэг эмч өсвийн ажил дээр ирлээ. Гаяно, миний амьдрал чийл байсан. Яагаад хэлээгүй юм? Манай хүүхэд баншны ресторанд намайг хайгаад явж гин гэд дорж өгнөж гарлаа. Эмчч нүд нь орой дээрээ гарч. Жүнхий яаж яваад олоод мэдчихдэг байна гэсэр тэднийх рүү явлаа. Ресторан руу яваад ортол эмчийн охин жүнхий байдаггүй. Аавч муу лам тандан өдийг хүртэл хатуу андаж байсан дуушлаарай гэсэр хоёр хүүхдийг харуулan өгтлээ. Гаян нэмч харин уурсаж ганцхан биел байсан гэвэстэй гэдэл манай ламыг цогж нүдж гарлаа. Өө маань тийнхүү учрыг очих санаатай л нөгөө хоёр хүүхдийг муу ламтай нүүрэлдүүлээд л энэ хоёр чиний хүүхд гэж байна. Зөв үү гэхин тэр. Муу лам хариуд нь зөөлөн дуугаар хэн намайг аав чинь гэж байна. Аав ээж чинь хаана байна гэлээ. Манай хоёр ч аав ээж нь осоор өдөөсөн орон гэр байхгүй болчихсон аав ахын хэлэхдээ аав ээжийг нь донор эсэр хүүхэдтэй болсон өөрт нь хамаарлаггүй хүмүүс гээд асрамжийн газар илгээсэн талаар дуулгав. Энэ хоёрын ах нь гэхдээ хүүхэд мөртлөг сэргэлэн хөр юм аа. Төрсөн эмнэлэгтээ очиод донорыг сандвсан аавынхаа талаар сургалаад энд яваад ирсэн байж шүү дээ. За ингээд цаг хугацааг ухраатал 1988 онд нөгөө эмч хүүхэн манай лам хоёр чинь ангаагт хамт сурч байхдаа үерхдэг байсан юм байна л да. Нэг удаа охины аав ээж нь гадагшаа явах хойгоор тэр хоёр гэрлүүн явахаар болов. Дөнгөж ирээд удаагүй байтал ээж аавынхаа аялал хойшсон уу яасан гинт орж ирээд нөгөө хоёрын үйл дээр нь барин тавлаа. Мань хоёр ч удаа яах вэ? Ам хэлтрүүлээч гээд өршөөл ярьж гарлаа. Энэ охины аав нь ядаж байхад эдний сургуулийн профессор багшиж байх шиг заггүйсэн юм болчтой. Маргааш нь Минсуг профессорын өрөөнд дуудагдлаа. Угаасаа тэгэд хинч итгэхээргүй байхад хиймэл амьсгаа хийж сурснаа давтаж байсан гэж тудлаа яриас.
хайртай бүр айлын охиныг ирчүүдээ. Профессор Манч залуугийн нүд чүд том суруу элэг доторгоо бүх юмыг шинжиж гарлаа. Тэгснэг би тийм хуучинсаг хүн бишээ. Гайонтой үерхийг яах вэ зөвшөөрэй гэснэ. Гаднаас эмчнэр дуудаж оруулж ирээд энэ хүмүүсийн хэлснээр хийгэрээгээд явууллаа. Манай хүн ч одоо юутай оролцож байгаагаа мэдэхгүй ойлголоо баярлаа гэдэл дагаад гархан тэр. Тэгтэл юу болсон гэж сана? Солонгос улсад 700 мянга гаруй хос өргүүдлээс олж үр хүүхдээ бол чадлагүй зовж шаналж явдаг гинэ. Ингээд манай хүн эдгээр гэрүүл туслах үүднээс эс хандивлагч болж хүндэт донор болон сонгогдсон юм байх. Ингээд та өөрийгөө өвдөхгүй байвал эрүүл байна гэдэгт итгэдэг үү? Эрүүл буюу бид ямар нэгэн зовир илрээгүй буюу эрт илрүүлгийн шинжилгээнд жил бүр орж хөвшвөл өвчнийг эрт үе шатанд нь буюу тухайн хүнд шинж тэмдэг илрээгүй үед нь илрүүлж бүрэн эмчлүүлэх эдгэрэх боломжийг нэмэгдүүлдэг байна. Нура Түүн Fujifilm корпорацийн химэл оюун суралцсан хамгийн сүүлийн дэвшилтэд тоног төхөөрөмжөөр эрт илрүүлгийн шинжилгээг хийдгээрээ онцлогтой юм. Одоо цаг руу иргэн ирцгээе. Энэ бүх үйл явдлыг сонсоод аав нь хэлж байгаа. Чи энэ хүүхдүүдийн аав байх боломжтой тийм үү? Буддагийн нэрийг бодож үннээ айлаа хогмон. Гэ зандарч гарлаа. Мууламч хариуд нь тийм байх гэсээс өөр хэлсэнгүү. Гэтэл аав нь гинт бөөн баяр болж манай гэр бүл дахин сэргэлээ гэж хорвоогоор нэг зарлахын тэр. Хоёр хүүхдийн баг нь гинтл халзан ахаа та манай аав юм бол би хол явж өөр гэр бүл очихгүй эндээ хамт амьдарч болно гэсэн үг үү гэж асуув. Том нь харин өвөө та биднийг эндээ авчулдээд хамтдаа амьдрын үстэй гэж хэлэх мөчөд амьдралдаа анх удаа өвөө гэдгүйг сонсон ч баг диваачнд очих нь авар болно зү. Харин муу лам хэлж байгаа. Аливаа юмыг ном журмаар нэг хэрэгтэй гэхэд өөмөнд нохоо утсан чинээ тоолгүй. Чи эгэл амьдралаас татгалцсан биз дээ. Хийд рүүгээ зайлаа. Нэр энэ сайн байна. Сүмд чинь өргөл барьц барина гэхин тэр. Өөмөн төрсөн өдөр гэр бүлээ олсон өдргээ давхар баяр тэмдэглэнгээ шарсан мах итгэхээр гэрийнхэн болон ажилтнууднаа цүмийг нь дагуулan гарлаа. Шарсан махны ресторанд найрлаа сууж байтал ачгүй нь өвөөдөө хэлж байгаа. Би танд арх хундаглаад өг ёо гэж авлаа. Гүй тэгсэн дүүн хүртэл араас нь би ч гэсэн гээд үргэлжлүүлэн хундагч гарлаа. Манай ахгүй бол одоо ач хүүхдүүдийнхээ хундгалж өгсөн архийг өгсөн чамааг уун гэд аз жаргалтайгаар унаад өгч байгаа юм. Тэгтэл мөн лам өнгөрсөн амьдралаа болсон үйл явдлуудыг найзтай ярьж өгөнгөө бүр арх мэрх хуссан сууж байлаа. Тийм зүйлд өөрийнх нь 517 удаагийн донорис ашиглагдана гэж санаагүй л явсан бололтой. Энэ найз нь ядаж явахад нөгөө Гайоны нөхөр юм байна өө. Энэ залуу нүр тогтоох боломжгүй учраас эдний хүүхэд нь ч манай ламын хүүхэд байх магадaltaй болоо явчлаа шүү. Хүүхдийнхээ эсийн донор эцгийг судлаад явж байхдаа түүний талаар мэдсэн ба 420 гайхамшигыг бий болгосон гэдгийг ч хэлээд амжив. Бас нэг асуудал байгаа нь түүний хүүхэд эхнэр болон энэ лам гурвын маань цусны бүлэг өөр байгаа явдал юм. Эхнэр нь түүнийг араар тавьсан байх магадaltaй гээд нөгөө залууч нь уйлж унжиж гарлаа. Гэхдээ ер нь энэ одоо яаж яах ямар төвхтэй нөстэй үсэж вэ? За яг юу болохыг харж лээ. Тэгж байтал Гайон эмч аав дээр очиод яхаараа хүүхдэд мэдээлэл өгдөг байна. Минсуугийн хандивын бүх мэдээллийг гаргаад иргээл. Бөөнгөр болж байна. Энэ мөчөд шинэ гэр бүлийн гишүүд доош нээсэн баярт мөчийг тэмдэглэсэн ах トゥ угийн дотор ямар байх нь ойлгомжтой. Сэрээд ач хүүхдүүдэд асуухад нь асрамжийн газар руу буцаагаад аваацсан гэж сонсоод улаан галзуу хүн гарч удлаа. Тэгээд л асрамжийн газар очиод л ач нарыгаа авахаар ирлээ. Цусан холбоо гэж та нараа мэдхүү. Та нар ер нь гэсэн ярил нөгөө гэлимаа нартай ёстой нэг анман ачтаач үзэлцээд сүулдэ бүр цагтаа сэргэлэх дээрээ тулваа. Нөхцөлөд нэгэнд ийм дээрээ туусан тул эцэг их болох ламтан маань өөрөө очиж гэлимаа нарт хариуцлагатайгаар буцааж үргэж ирэхээ амлан хүүхдүүдийг авч явлаа. Босс өвөө маань баншны ресторанда өнөөх бондгор ламтай хил ам хийсээр сууж байтал хүүхдүүд нь ч хүрээдэрлээ. Албан ёсоор гэр бүлийн бүртгэлээ хийхин тулд муу лам маань аавда ДНХ-гийн шинжилгээ заавал хийх шаардлагатай гэдгийг долгов. Өвөө ч өнөөх шинжилгээг яаралтай хийх хэрэгтэйгээ боттол манай ламд шинжилгээнд өгөх үс байхгүй. Халзан хүн гэдгийг ухаарад дээр үед лам болохдоо тайруулсан үсийг нь хадгаснаа олж гаргалаа. Амг сурсан мэдснээ орхиод лам хүний амьдралыг сонгоход аав них гунигтай явж л дээ. За тэгээд 20 жохны толгооноос нэг хялгас сэм тастаж аваад шинжилгээнд материал өгөхөөр шийдлээ гэж. Тэгж байтал ламын X найз охин эмч үсгүй маань охиноо төрсэн аавт нь уулзах зохион байгуулж байна. Жадж жахад лам маань аав биш гэдгийг мэдээд идэг. Гайн тгсэн бүр ааваасаа бүх мэдээллийг авчихсан 517 удаагийн донор болсон мэдээллүүдийг гаргаад ирлээ. Бас нэг хачиргалтай зүйл нь гэвэл ах トゥ хоёрын агийнхын мэдээлэл тус шагсаалт байх боловч дүүгийн мэдээлэл байсангүй. За манай өвөө гинт өөрийгөө хөгжин харагдаж байгааг ухаарсан уу? Буурал үсээ буттал үс нь уулаан болсон байлаа. Хөөхий манай сайхан сэтгэл ажуумаа л одоо үүнийг нь янзалж өгнө шүү дээ. Үсийг нь бодож өгдөг, өдөрт 3 удаа хамт тоол иддэг, эмнэлэг авч явдаг, төрсөн өдрийг мэддэг ганц хүн гээд ажуумаа өөрийн гавьяг тоочж байснаа. Над юу н гэрлэх санал тавьбал таарна гэж авлаа шүү. Тэгсэн өвөө бас төмстүү зангаараа гэрлэх санал тавьбал гэрлэх юм уу гэд уургийг нүргээд амживаа. Мэдрэл шаарвэ. Муу лам 2 хүүхдээ асамжийн газар төрүүлж өгсөний дараа ахтай тустай болцваа. Тэрээр хэлж байгаа. Минсон миний хандвар төрөөгүй юм байна. Эцэг тогтоох шинжилгээгээр бид үрчилж авч чадахгүй мэн гэтэл Мингог нулимс туслуулан хэлж байгаа. Өвөө Минсоныг надтай адилхан гэд бодсон болохоор би юу ч чадаагүй маа. Та биднийг хамт байхад туслаа штэ гэд их өрөвдөлтэй гойхон тэрэ. Буддын ламтан маань хамаг амтны тусын тулд шүнжин залбирал мөргөл үлдэж X Гайоноосо тусламж хүсгэр шийдлээ. Өглөө хар эрт өвөө минь асамжийн газар шиг зорж гэлимаа андууттайгаа дахин уучраа таарлаа. Ач хүүхдүүд маань албан ёсоор удахгүй над дээр ирнэ. Эртхэн өгөөд явуулбал та нарын наад хоол өмсөнчл хэмнэлттэй. Гэтэл тэгтэл нөгөөдөл нь хүүхдүүд бас ямжаагүй байна. Унтаж амрах хэрэгтэй гэд их л таарамжгүй. Өвөө ч одоо яаж хийж байгаа л тентхийн галтгооны босыг давхан тэр.
Хамаг хоол ундыг шинжилж байснаа ресторанаас банш хургуулж авчираад асамжийн газрын хүүхдүүдийг цаттал дайллаа. Гүй нөгөө Гэлэма ананаарч зөөлөж хүүхдүүдийг өдрөөр авч явахыг зөвшөөрөв. Энэ хооронд муу лам маань Гаян нэмжтэй хувьдж хүүхдүүдийн төлөө шинжилгээний хариу үнэн гаргахаар төлөвлөгөө боловсруулав. Гаян ч хэлж байгаа. Жүнхий чиний хүүхдийн чинь жүнхүүгийн үсийг аваач гэх тэр. Яг энэ үед лам маань дол үннийг хэлэх цаг гэж бодоод тухайн үед хятад хоолны газрын залууд мөнгө төлөөд өөрийнхөө оронд хэд хэдэн удаа донор болгож байсан тухайга. Мөн Гаяны охин жүнхий ч одоо түүний хүүхд биш гэдгийг хэллээ. Гаян ч ламаас хүүхдтэй болоогүй гэдгээ ойлгоод бөөн уур бухимдал сүүлдээ бүр уйлаа маллаа. Бүр ламт маань эрүүний шүл уулгаад амжив. Базар. Гаян ч өөрөө их хүн тул Мингүг Минсон хоёрыг хамт байдлахын төлөө муу ламт туслан донор болон бусад айлуудын хаягаар явж шинжилгээний дээжийн эрэлт гарлаа. Эцэст нь дээжээж амжилттай болох нь тэр. Гэхдээ энд нэг асуудал байгаа нь өвөө маань өөрөө аль хэдийн шинжилгээнд материал өгчихсөн шүү дээ. Өвөө маань ч одоо ачнараа эрхлүүлээд шинэ хов цунаар авч өгөхөөр явсан хүн өөрөө ч янзын гаган болоод ирлээ. Тэгснэ манай хөөрхөн ажимууд хүртэл олсон юм гиснэ баахан шинэ альчуур мочор хөдлөлаад авсан ч байх шиг. Олон өдөр шансны эцэст муу лам маань толгоондоо үсгүү тул сугны үс бүхий дээжээ ДНХ-гийн шинжилгээнд дигэм өглөө. Үйл ойлголцлыг арилгах үүднээс Гаяны экс нөхөртөө уулзаж эхнэр нь түүнийг хуураагүй гэдгийг батлахаар нөгөө хятад тоолны хүрхлийн залууг олж ууцахаар болов. Гүй гэтэл нөгөө залуу нь хятад тоолны газрын гэр бүлийн хүү байх ба нэгэн асрамжийн газар цайн дурын тоогоочоор ажиллаж байгаа талаар олж мэдв. Тэр газарт очиод дуустал залуу нэг өдөр би хоолны газарт нэл хүүхэд байгааг хараад сэтгэл хөдлөж уярч бүр талархсан. Энэ хорвогийн хаа нэгтээ миний хандвар хүүхэд чинэр мэдлсэн байж болох юм гэж бодоод хандив өгсөн газараа судалтал тийм байж таарсан. Тэгээд энэ амьдралаа хүүхдүүдийн сайн сайхны төлөө зориулахаар шийдсэн гэж хэлв. Энэ үгийг сонсоод ламтан маань би түүний дотроос буддааг олж харсан гэд өнөөх найздаа саяны хүн хүүхдийг нь төрсэн ав байсныг тайлбарлаж учирталтал бас эрүүний шүл хүртгэн тэрээ. Ингээд үзэгцэлэгдэхэд өвөө маань хоёр ачаараа банш хилгэж байна. Дүүгийнх нь өөд болсон өдөр дохиож удмын ёслол үлдэхэр бэлтжэв. Тэгтэл Мингүг хэлж байгаа. Аавгийгч таны дүү юм бол яагаад төрүүлээд өөд болсон юм бэ гэх тэр өвөө нь хэлж байгаа. Уг нь би хойд Солонгост агуу баян гэр бүл төрсөн л дөө. Даанч Солонгосын дайны үеэр бүх гэр бүлээ хадаж дүүтэйгээ хойлохны амьд үлдээд өмнөд рүү дөрвсөн юм. Дүүн бан шидмээр өнөхт нь авахаар яваад буцаад ирэх хооронд тэсрэг бөмбөг дэлбэж дүүгээ алдсан юм аа. Гэж дүүгээ уулзтал хоёр хөрөхөд учиргүй уйлах нь тэр. Өвөөнч тэдэнд өөршгөө хагцал үзүүлэхгүй гэж амласнаар тэднийг аргадна. Өвөө сүлдээ бүр асрамжийн газрын хүүхдүүдийг сэрхээс өмнө очиод хүлээгээ судаг боллоо шүү. Амралтын өдөр таарсан тул ачнараа зугаацуулахаар ярилцсан судал өчнөн олон бүлтгэнснүүд түн рүү ширтэж явахыг хараад тентгийн бүх хүүхдүүдийг дагуулan тоглоомын парк руу явахаар боллоо. Харамч өвөө маань наашаа харж инээд цаашаа харж уйлсаар амлалтаа биелүүлэхээс өөр аргагүй болж байгаамаа. Тоглуулаад хоол авч өгөөд бүгд лад жаргалтай нэгэн өдрийг өнгөрөх шүү. Ламт маань харин ээжигээ алдсан мэдээг гадаад байхдаа цахилгаан илгэмжээр хүлээн авч байсан гонигт мөчөө дурсан. Гэртээ ирэхэд нь баншаа жимхээ сууж байсан аавыгаа хараад ээжийн оршуулга руу ирж ресторанаар ажиллах юм гээд их л богиндэж байжээ. Урд өдрийн маргааш шинжилгээний газраас уцтаж өвөөд маань тэднийг хоорондоо ямар ч цусан төрлийн хамааралгүй их муу мэдээг дуулгах нь тэр. Өөнийг сонссон өвөө маань яаж эрүү сараад ухаантай байх вэ? Ийм байдалтай гарч яваад автомашины ёслолд орчихгоо гэж үнэхээр харамсалтай. Ээлж дудмын ёслол болох бөгөөд өвөө маань өвөг дээдстэйгээ ярилцаж өнгөрсөн амьдралаа эргэлзүүлнэ. Энэ амьдралдаа их л ганцаарсан төдийгүй одоо явах цаг нь болж дээ гэтэл өвөг дээдсэн түнд хэлж байгаа. Чи сайхан амьдарсан. Бид чамайг төрүүлсэн болохоос биш өсгөөгүй. Энэ хорвол чиний эцэг их гэж айлдж байх юм да. Харин хаа нэгтгээс өвөө аава ноён хаан гэж дуудах нь тэр. Гэд нүдэнэтэл мань хүн имлэг сэрлээ. Нүдэнээс нь хариудаал энэ төлбөртөө өрөө юу? Мөнгө дэмий үрээд байгаа юм шиг үстэй гин тэр. Баргийн өмнө бод төлөвт оршдог ламтан маань харин нүдэд тэсэлгүй уурлаж мөнгө л гэх юм. Та дандаа ээжийн эмчилгээний зарлыг хэмнэх гээд байсан болохоор би эмч болж өөрөө эмчилгээр шийдсэн юм. Мөнгөний хэргийг гаргал та. Ээжийн оршуулгын зарлыг ч гэсэн та хэмнээ цогцыг нь хандуулсан уу гэд гараад явлаа. Уг нь ээж нь ч өөрөө хандуулах цагаас үлдээсэн юм байна л дээ. Яг энэ үеэр асамжийн газар гадаад иргэд зочилж манай хоёр хүүхдийг авч явахаар ирсэн бололтой. Боншны газрын өвөө лам аав гэд хинтэн ч холбоорч чадахгүй хүүхдүүдийн хувь тавилан их л хэцүүхэн нөхцөл байдалтай болоод байв. Арай гэж холбогдтол өвөн шинжилгээний хариуг сонсоод тэдтэй хамааралгүй гэсэн мэдээг сонсоод ухаан алдаж унсан тухай дууллаа. Энэ үедж Мингүг дүүтэйгээ хамт үлдэх найдвар тасаж байгааг ухааран ариун цэврийн өрөө ороод ирэх гэж хэлээд тэр газраас дүүтэйгээ оргон зайлахаар зөргөж шулуудлаа. Удалгүй өвөгийн гэрийнхэн нь хүүхдүүд алга болсон тухай дууж асрамжийн газар цуглалаа. Аав гахын гэрлөө очиж уулзтал яагаад тийш ирнэ гэж гадаад руу илгээхгүй яасан гэд огт авч хэлэлцэнгүй. Энэ үйл явдлыг холоос харсан ах トゥ хоёр хурдан үргэлжлүүлэн зүгтахаар шийдлээ. Харин өвөө маань өнөөх өөдгөө ав гахтай тохирцож үнтэй Rolex цагаа үлдээн хүүхдүүдийн асран хамгаалах эрхийг шилжүүлж авахар болов. За тэгээд тэр хавийг нэг нэгэнгүү нэгжин үргэлжлүүлэн уул мотоор хайж гарлаа. Тэдний нэрийг дуудан хайвч хүүхдүүд тэдэнд итгэж чадлагүй зугцаарлав. Ингэж явахдаа баян өвөө маань нөгөө сайхан сэтгэлтэй хажуумад гентийн гэрлэх санал тавих нэрээ. Учир нь гэрэлсэн хосууд албан ёсоор хүүхд өргөж авах эрх зүйн үндэслэл үүсдэг юм байна шүү дээ. Манай их харин нэг хурдан хөдөлж тэр хавьяас цэцэг дүүснээ өвөөд өгөөд л "Мэ ядаж энийг бариад гуйл та" гэв. Өвөө хариудна. "Хоёулаа энэ хоёр хүүхдийг өргөж аваад насан туршдаа сайхан амьдрья" гэж хийж дуусаагүй байтал эгч "Тэгье" гэж хашгираад ер нь энэ үйл явдал маш хурдан өрнөд туслаа. Өвөө сүт төсгөдөө хэлж байгаа. "Доор буугаад хүлээж вэ. Одоо хүүтэн болно. Би хүүхдүүдэд олоод хурдан араас чинь яваад очно" гэж хэлснээр буцаалаа.
Тэднийг хизээч салахгүй гэсэн амлалтаа санах тусам хүүхдүүдийг заавал олох ёстой үүрэг хариуцлага түүнийг хорслох аж. Улмаар харанхуулж мингүүг халтарч унан хөлдөө бэртэл авлаа. Азар тэдний гэр бүлийг тэжээдгүйсэн бяцхан нохоо чимээ гараж хүүхдүүдийн байршлыг тогтооход дэм болно. Ахыгаа аврахын тулд бяцхан минь сонч томчуудаас тусламж ухаар шийдлээ. Ингээд хүүхдүүдийг амжилттай олж эгзэгтэй мөчд амжиж аварч чадлаа. Тийхүү манай баншны газрын ах эгч хоёр маань аж жаргалтаар гэрэлтэд баттуулж "Гүй яа зүгээр ах уу. Хормын зардлаа шууд танаад гэр бүлийн бүртгэлийн газар тэр дор нь хормоо хэлээ." Хааш тэр. Тэрнээс хойш хосууд маань жил бүр хүүхд төрөж авсаар 16 хүүхдийн эцэг их болцоожээ. Цаг хугацаа өнгөрч муу лам маань нас дээр гарсан ба эцэг эхийнхээ ёслыг өвлөддөг болсон байв. Хүүхдүүдийн хувьд эцэг их нь бүгэлдээ ертөнц бол эцэг эхийн хувьд хүүхдүүд нь бурхад ажээ. Бурхад юу гэхээ мэддгүүч эцэг эхчүүд тасралтгүй бурхадын төлөө зүтгэдэг. Эцэг эхчүүд нь тэдний төлөө тасралтгүй зүтгэж ирсний үрээр өнөөдрийн энэ амьдралаар амьдарч байдаг гэж буддизмын ишлэлээр уг киногоо өндөрлөе. Та өөрийгөө эрүүл гэж бодож байсан ч эрт илрүүлгийн шинжилгээг жил бүр тогтмол өгч хөвшөөрэй. Энэ удаагийн дугаарт маань Нуура төв хамтран ажиллаа. Дараагийн дугаараар бүр сонирхолтой кино хүлээж байгаа шүү. Subscribe дараад лайк дараад хүлээж байгаарай. Удахгүй болзээ. Комент бичгээ мартав.